Хай, амралтын өдөр. Өглөөний цагаа бэлтээ. Сая амрын нийттэй юм болсон. Би нөгөө өглөөний цаан дээр бэлэнчиг хийх гээд хөрөгчнөөс 2 өндөг аваад тэгээд нөгөө галзуухны тавцан дээр тавьсан байсан байхгүй юу? Тэгсэн чинь анзаараа өгсөн чинь нэг нь өнхөрчөөд газар унаад хаагарсан. Тэгээд би яг цэвэрлэгчээсэн чинь цаад дөрөв нөгөө миний утас дуграадсан байхгүй юу? Тэнгүүд нь тэрэг тэр чигт нь орхиод тэгээд яваад уцаар ярьчаад эргээ хүрээд тэрсэн чинь манай нөхөр тэр нөгөө миний хаалсан үндийг цэвэрлж байна. Тэгэхээр нь би намайг өндөг хаагалсныг мэдчихжтэй гэж бодоод тэгээ зүгээр нэг юм бодлого чи юу жин гэдгсэн чинь эмэр нийтдээ заа тэгсэн чинь би сая ийшээ нэг жоохон том алхаад ороод ирсэн чинь хальтраад хүл хальтраад унчлаа. Тэгээд ундахтаа би тавцан дээр исэн өндөг цохоо хагалчлаа чиг шиг заяо. Миний хагалсан өндгийг өөрийгөө хагалсан гэж бодцоо. Тэгэнгүүт нь одоо яах вэ тэгээд жижиг хэрэгэмжиг гэж бодоод өөж болгоомжтой байхгүй дээ. За хөрөгчнөөс дахиад нэг өндөг гаргаад ирээрээ за гэлтэг ээлзөө. Ер нь гэхдээ хүнд бурууга тогох, бурууга үүрүүлэх ер нь мэдээж зөв биш л дээ. Зөв биш ч гэжтэй тэгээд надад ер нь хүн тийг санагдаад идэж хүн ер нь ингээд яг төрөлхийн янзан бүрийн айсан характертай байдаг. Ер нь хүнээс гараад байгаа характер болгон хүн ер нь байдгийм байна. Тийм байж болохоор төрчдөм байна. Одоо байглаасаа гэх юм уу? Тэгчээ зүгээр яг нийгэмдэр гарч ирээд нийгмийн хэм хэмжээ хязгаарт баригдаад, хууль дүрмдэд захирагдаад тэгэд ингээд одоо ухаанаараа хүмүүжлэрээ түүнийг засаад өөрийгөө хязгаарлаад явах хэрэгтэй юм байна. Тэгэхээс биш ер нь жоохон муу юм бас хүний толгой тархинд ер нь байдгийн юм байна гэж хаяндаа бодогдоод идэв шүү дээ. Яг шийтгэлээс найгаад өөрийнхөө хийсэн хэргийг бусдад тогох ийм зүйл надад бол за яг жишээ нь бол одоо яг шүү санагдахгүй байна. Гэтэ мэдээж байсан л байгаа. Олон л байсан байгаа. Яг шүү санагдаж байгаа нь болохоор багада би орондоо шийчээ тэгээд аав ич хоёрт дүүгээ шийсэн гэж хэлсэн. За арайчул юм ярьцсан уу? Яг одоо санаанд орж ирэхгүй байна. Санаанд арай өөр юм орж ирээд ах юм. За хамаагүй тэргээ ярьчих за. Би нөгөө хамаатныхаа ахын нөгөө дугуйг гуйж ундаг байсан байхгүй юу? Тэгээ тэр үед болохоор манай ах нөгөө жуудагийн өсвөрийг аврахжүүлээ. За ямар хаанчлээ нэг амар том шагнал аваад тэгээ шагналдаа дугуй аваад тэр дугуй нь болохоор би нэг 5-6 дугаар л ангид байсан баг. Тэгэхээр одоо 300 сая төгрөг мөгрөгөөр үнэлэгдсэн тийм үнэтэй дугуй байсан байхгүй юу? Тэгээд амар гоё дугуй амар эвтэйхэн үгүй мэдгүй. Тэр надад бол хүүхдээсэн болохоор яг унахад нэг гоё юм мэдгүй шүү дээ. Зүгээр унаад гадуур явахаар ингээл байрны ах нар ч юм уу эсвэл ингээл дугуй сонирхдаг арай жоохон том хүмүүс ямар гоё дугуйтай чи ийм гоё дугуй хаанаас авсан энэ чи ийм чадaltaй ийм хүчтэй ийм герман дугуй ахгүй юу энэ гэлээ амир тэгээд идвэсэ. Тэгээд нэг удаа ах нөө тэр дугуйгаа унаад манад ирсэн багтлаар нь би тэгээд явах чихт нь надад дугуйгаа үлдээгээд 7 хоног үлдээчээ явчихдаг хөө энэ гэж гуугаа тэгээд ах зөвшөөрөө тэгээд надад үлдээсэн байсан. Тэгээд би дугуйгаа аваад гадаа гараад бичсэн чинь нөгөө нэг ах хүрээд ирсэн байхгүй юу? Тэгээд би тэр үед 5-6 дугаар анги байхад тэр одоо надаас нэг 2-3 л ангин дэшээ байсан баг. Тэгээд одоо бодохоор бас жоох хөөгдлээсэн байгаа байхгүй. Тэгсэр надад л яа чинь жоох ах санагдаа. Тэгээд дээрэс нь амар гой хувцалсан амар юм царайлаг байсан болохоор тэгээд тэр надад тэгсэн байхгүй. Ахын чамайг сундлаад явъя. Тэгээ хоёлаа энэгээр амар хурдтай дуугаар чинь чигээд гоё явах уу гэхгүй юу. Тэнгүүд нь би тэрэндээ амар ингээл хөөрөл за тгиймээ гэдгцээ. Тэгэл намайг сундалж явжаал нэг байрны үүдэнд очиж зогсонгуудаа манай ангийн хүүхдээ хиндэд юм би дэшээ гараад дуутчаад ирэхэд гэхгүй. Тэгээд би дуугаа аваад орно хүлээжсэн чи жоохон байж бууж ирчээд жоохон завгүй байна гинэ. Жоохон байжгаад дахиад дуудыг гэдэнгүүтээ жоохон байжгаад намайг чи гараад 5 жилүү 6 жилүү давхар руу гараад дуутчих төхүү гэдэнгүүд нь би амар юу ч бодоагүй. За тий дэшээ гарчаад тэгээ хэлсэн хаяг руу ноцсон чинь тийм хүн байдаггүй гэж яахгүй. Тэгэл би юу илээ гэл амар хурдан доошоо шатаргүйгээл гарсан чинь нөгөө хүн чинь миний дугуйг аваад алга болцсон. Тэгэд мэдээж би тэр хавар хайгаад олдоогүй л те. Тэгэд мөрөө амар хэцүү байдалд орж юм чи. Тэгэл яаж байгаа амар үнэтэй дуугайсан болохоор за ёо ээж тэр үед сарын цалин 80,000 байсан. За ээж нь баг 4 сарын цалин биш би одоо яана энэ төр гэлтэй бүр айгаал ах ээж хоёртой хэлхээс айгаал за. Тэгэд худлаа ярьж байгаа байхгүй юу? Намайг дугуй унаад явж исэн чинь гинт нэг хүн хажуунаас түлхэж унгаад миний дууг дээрэмдээд явцсан гэж хэлсэн за. Тухайн үед одоо яасан байгаа хүчээр дээрэмдүүлэх нь одоо хууртаж булаалгаснаас илүү хөнгөн зэмлэлтэй гэж утсан юм аашаа. За бай.